За яаж байна энэ? Үсрээд яваад байна. Эсвэл антен өгцсний дараахыг дэлгэрүүлмээр байна. Яагаад Тэмүүжингүйс жамуухаа гээд байдаг байсан юм бэ гинөө? За тэгвэл дуулж бай чи гашуураа. Хамагтай Монгол улсыг тайчууд байтан мэдэх болсон шалтгаанаа төрөө нурааж чадахгүй, түмнээ бутрааж дийлэхгүй учраас төвхтэй муу нэрээс нь манхан хаадын үрс. Энэ төрийн сүлд гутсан ч хаадын үрс зүтгэх учиртай. Тийм үү? Мандан бодрахт нэрээр хамтаар дэвших учиртай. Ийм тайс 13 удаа тулалдахад асгарах цус нь ихээ байсан тулаа. Асгарах цуснаас нь өндгөн чинээ үрсийг өнөөд боожуулсан түүхтэн учраас өрөв тасын өндөг шиг хөндөхгүй хэн цагийг нь үүдгэх гэж өнтэй хаан эцгийнхээ нэрэнд мууг дуулахаар шийдвэ. Таргуутай дүүмэн тайтгарч хайрал. Тэрчлээд шунлын дүрд нь хуурч хайрал. Идтээр ард түмнээ дэтгэж хайрал. Ирийн бядуугаар залуулж хайрал гэж. Нулимс асарахгүй исвийн хоосорлоор хоосон үг хэлэхт. Агаач үгүй зүхлийн мөг өөртөө дуудаж байлаа. Хандын урвагч нь болж аминд нь хүрсэн нэрийг би яг өөрвөл алтрай дүүгийнх арн болж жанжин сууж чадахгүй. Ахуйлсан түмнийх нь зүрээр манаж чадахгүй бол алсан хүний минь амьс хоосон болох гээд байлаа да. Хэдэн татар зэрэг миний үлмид унлаа да. Бэрхэд өссөж байгаа үрсэн өнөөдөр өнчин тэнгэр тайшин шиглэж байгаад эцэгтэйг нь хороочхоод үрсийг нь хороох дажингүүсгүүл энэ над ир заяа хүмүүн заяа зөххүү. Надад хорвоо ертөнц чөтгөр байх тавиланг заяахад чөтгөр болохгүй гэж тавилангаа би эсэргүүцэхтэй. Чөтгөрийн дүртэй дүүгээ босгож төрөө манах гэж хаан эцгийнхээ сургаалд нь суусан жанжин байна. Ямар их дүүгээ өрөвдөж байныг санана. Монцогтой балчир дүүм тэм гим хийгээгүй шүү дээ. Махмерат өхөөр дүмдүүм
Цусанд ч хүрээгүй ариухан шүү дээ. Цусан тэнийж зүрхэн боожоогүй нялх шүү дээ. Цөхрөл дунд томхтон цууж байгаа ялтан шүү дээ. Хан хөвөн болж цөрхөрхийг бэчэг хэлнэ. Хаан эцгийнхээ суудал дээр төрсөн балчир таргуудаа минж хэлнэ. Түүний доор төрсөн хоёр дүү жинчээд ч хийнэ. Хэлнэ. Төртийн тоглоомор хаадын заяа ирнэ. Эцэг минь та ямар эрт тэнгэрт хална вэ? Их сахсэм юунд нь дуудаж өгчөв. Хатаан ах минь байсан бол юу гэж хэлэх бол? Үг түмэн ах минь байсан бол ямар сургаал айлдах бол? Ах дүү сайви ямар их өгүүлнэ вэ? Харуулаа байтал дөрүүлээ болтол цөөрсөн. Хамаргүй заяанд яаж амьдрах вэ? Амтын өшөө татар түмнээс авмаар байсан. Халтраад болчроод та. Харин өсхийн нас үзмээр байна. Үрсэ үндийн үзмээр байна. Харагам их дутаж байгаа. Хоосон толгоогоо шаагаад л авралтыг хаднаас ч хагцлаас ч хайсаар л байсан. Тэнгэр. Юу зөв гэдгийг тэнгэр минь шүншиглэж хайрал. Ерөөл байвал айлдаж хайрал. Ус минь тааж хайрал. Угсаанда бич төрийн тамга яаж түших вэ? Хандийнхаа үрсийг би хатан гэрийн ойрхонтой хагцлын түүхээр уйлуулна гэд шийдэхэд хаанд төрийн нялхсаа өнчм болохгүй тулд би яах ёстой юм бэ? Тэнгэр минь надад хариулаач. Тэнхээ тай бөө байвал хэлээч. Удган заяатан минь түшээд гэж. Урагтай зарим минь чиглүүлээч. Цусаар уйлж харуул гэвэл нүдээ огтлоё би. Цөсөөр асгар химээвэл илгээ тастай би. Яавал би хоног тийг оноонд нь үрсийг боожуулж чадах. Хоногийн хүнсэнд нь амгалан гогтуулж дийлэх үү. Өслөл өөр байвал мунхаглал болох уу. Инэрлэр байвал гарцсан гарах уу. Чигтэй мэдрэмжийг минь чиглүүлж хайрал. Чигчийг минь тассалсан ч яах вэ тэнгэр минь. Хас бүү тамхтын төр минь та тогтож хайрал. Хамаг түмэнд бодны нэрийг нь буцарлаад амдаж хайрал. Сартын цаг эхэлжээ. Нарт нь жаргаж харанхуй л. Санаа хамгаалан зүүдийг зөөдлүүлэх ах хуйг надад нь хайрал.
Шунлаар нартыг минь тэнхрүүлэх ухаан совдгаас намайг нь хамгаалах хүчийг нь хайрл. Галаач гэрэлтэй байтал юунд ноцоо. Гаслалаа дуулал хоёрын дээр юунд бадарна. Голомтын гурван тулуунаас өрхиймэн шатаано. Өндөө байж тогтож бүвэлэгдэж дийлнө. Чөтгөр байсан ч тусламжийг чинь хүсье. Тэрэн байсан ч тэрчлэнийг минь ангиж явал. Тэнхээтэй төрийн төлөө сүнсээ би чинь худалдая. Чинээдээ нэр буцартахаас даанчиг айхгүй байна. Таажил байвал бодит түүхэн биелэг. Таажил байвал амгалан төр минь оршигээ. Зүхэлтэн нь болёо би. Зүхүүлэх жанжин нь болъё. Хаана нь болохгүй би. Харцын зовлон гүйлэж дийлэх. Энтэй шаналлыг минь ихээ цөөхөн жанжидал мэднэ. Энхрий би хамаагаа. Хүүхдүүдтэйгээ амгалан байлах эрийн заяанаас нөөлөглөж байгаа жанж. Намайг нь шүүх нэгэн бий. Намайг дэмнэх нэгэн ч бий. Ханд минь хамгийн ухаантай гэдэг харахатана. Чи 1000-ыг товчилж 1000 үртэй болсон ир. Алтан дүмсгнөөс яаж амиггүй хүү гэж хандаас асуугаад. Харахатан янтэн. Хоёлын ганцхан өрөөлөе. Харатанганд минь нанд хэлсэн. Хоёлын ганц өдрийн өрөөлийг хоногийн хожлоор л ир болгох гэвэл өчүүхний хүч гэж төрд байхгүй ханд минь. Өсхийн жаргалыг үзүүлэх гэвэл хоног нь байхгүй дээ ханд минь. Энхрий хүүхэн тэрээд эрийн заяас ихдэггүй. Харин та эрийн удам сэхэж байдагт хугацаа хэрэгтэй шүү дээ. Тавьч. Хоёлаар төвчмээр байна уу? Сархтаар төвчмээр байна уу? Санаагаар төвчмээр байна уу? Аргаар төвчмээр байна уу? Алуугаар нь ч хамаагүй тавьч. Агаач уу, чи намайг уйлдаггүй гэж санаа юу? Би чамд урсах тусаараа уйлж үзүүлэх үү? Аль эсвэл хоёлын мацаг барьж харуулах уу? Гэгтэн. Энтэй ядбар үгэнд чи надад 7 гариг хоёлгүй байлгаж харуулвал би тавьчээ олох гээд байна шүү гэгтэл. Муухай ханд минь. Хажууд чинь би гунрийг чинь түшээд
долоон гариг сархад сөөнөж сууя. Бурхан алдуунта нэгээ тусал сарх тийг нь элгээ. Танд нь ухаан байна уу? Тэнгэр эцэгтэй нэгээ тусал сарх тийг нь өргөе. Танд нь гарц байна уу? Эрс бидэнд нь үүрүүлж байгаа тавиланч дэндүү гашуун байна. Энэний артад ямар баатар төрдгийг надад айлдаа чайгаад л энтэй эрүүгээр сахлаа майжж байсан юм а. Тэгэхэд харахадана ханд минь чи ч хүүтэй би ч хүүтэй энтэй хоногийн хүүдэ хожиж өгөх нь ерөөлөө. Бид төвчих төрийг нь барих уу? Хоног хожих төрийг барих уу? Энэ ерөөлөө гэхэд яаж ерөөл байдаг? Ямар юмных нь ерөөл байдаг юм? Ярах чин түүхийг нь бүтээж үрсээ боол болгож зарахын өчүүхэн төр дээр ирчгээд яаж аргах юм? Одоо энэ бидний энэ заяа, энэ тавилан, энэ зураг төөрөх өсөх боолын заяа дээр байгаагаас өндийх баатрын түүхгүй шүү дээ. Агаач уу? Чи миний үр жамуухайг алтан улсын шууд ухаж сууж байна гэд төсөөлдөө. Айдуу байх уу би? Алалцах уу? Алдхан биеэрээ би алтан улс руу дарвагнаж очоод түмэн тгийг дийлэх үү? Дийлэхгүй юу? Хилээж чи намд. Ятхнаа жамуухтын насанд байгаа хүүдээс 100 өсхийн цагт дарвагнаж очоод дайдах юм бол тэрний ач төрхөөгүй юу? Агаач оо, миний үрийн анхны хоёлыг нь үзүүлж хайрл таныг минь гэсэн юм да. Young style chart ashura. Жирийн татар түмэн хамаа Монголтай төрлөө минь довтлохын шалтгааныг мэднэ үү? Нохон ташуур шүү дээ. Нохон ташуур. Энтэйг нь гадарлаад байгаагийн хувьд тэртэйг санаад байгаа явдал да. Татарта ив гэрээ хийхээр болсоо. Алтан улсыг нэн хүүдэн ядах татарын дотоод хөлсгөлж энэ цагаан татарын бэрхээ ноёнтой очирсаа. Бид очсон юмны сүхээг нөхцсний дараагаар харахатан амд минь тэгээд манай бая таргуудаа нэг хүн таашах хар битгий. Тэгээд сүлдүү бидэд очин золгоо. Тэгээд
Бархаагаас асуусаа. Чи бэрхээ өслөлдөх тайсан минь болох уу? Үнхэлдэх анд минь болох уу? Татаарууд ямар санаагаар Есүхээ андын аминд нь хүрчихв. Андынхаа өшлөлийг татаар гэд чамаас нэхэх үү? Ам гэрээндээ байна гэд зэрэгцүү. Аль ч явдлыг нэг айл таадах. Бүлтээр цагаан татаартан өнөөдөр чамаа ална эсвэл аварна гэдэг үгэнд айл суулаа. Тэгэхэд бэрхээ татаар дотор 4 гар боловсон 4 үзэл бий. Алтан улсаа тэрсдэг татарын бүлийн тэргүүн бий. Татаартын тэргүү ханийгч устгахын хүсэлтэй. Энтэй сая тусгаар Монгол байгаад морин дэлтэй хийсч байх. Тэрэл татаартыг хүснэ үү гэхээс эдэнд нь шунаж өрхөд бүгсэн татарыг би хүсэхгүй. Есүхийг бид алаагүй ч хэн алсныг нь мэднэ. Өшлөл авбал би өөрийн биеэрээ хороогоод толгоог нь та нарт тушаая. Энэт та нар бидний татаар руу довтлохгүй гэвэл энэ миний хүслийг бас дуулаад авна үзээ. Бэрхээ би алчи татаартайгаа тэр сайн муутай. Алч татаартаас зөрчдгийг нь тэтгэгчэд олонтой. Зүй усын тэр явдалд хязгаар хийгээд чөдөрлөөд өгөх юм бол зүй мэхлэх нойрны амгаланд чинь би нэрээрээ ив хие хэмээхэд. Оохой 3 гаргийн дотор толгойг нь чирээд ирье хэмээсэн юм а. Энтэд 3 гаригтын дараа өнчин нэгэн хүү жали бухаг авчирлаа. Өнтэй хүү 13-14 хавартай болтой. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. Өслөлт нь залгигдсан өчгүүхэн хүү байсан. Төртийн хэрэг мэдэх. Цүүд нойрондоо уулздаг эцгээ Есүхээс нэхэж андыг минь хороосон байлаа. Ноёд вэд чинь хараад өөрийн хүү минь өслөлт зангилагдвал энтэй түүмөр шиг бадарч бас чаднаа гэж бодов. Манай хөөч эцгийнхээ өслийг авна гэдэг. Ингэж бадарч чаднаа гэдэг. Үрийн амийг өршөө. Бэрхээ чи дэргэд нь бас бай. Ивийг ойлгуулж санаа дарахыг нь сурга. Өндийжөл байх татаар түм. Өсчөл байх хамаг Монгол минь. Үрийн толгойг өршөөлөө. Ингэжэл татаартын цагаан татарын бэрхээтэй учир ойлголцсон юм а. Энтэйс алтан улсын тэрсэлдгээнийг зогсоох гэж
Буман цэрэгтийн дайныг нь хийхээр болвоо. Хоггож байна уу? Бидний гол дайсан бол алтан улс. Татар руу нохоон ташуурөгч бидэнд лүү туугаад байгаа. Тийм үү? Тиймээс бидэн нүүдэл чинь нэгдэж алтан улсыг номонд нь оруулъя гэд. Хамаг Монгол тун бид хоёр төмтийг бол гаргаж дийлнэ. Харин тэрнээс олонтыг дийлэхгүй. Гэхдээ түүнийг мэдүүлэхгүй. Энийг санаваа. Охойс. Энтэй дайвархаатай. Дөрвөн түмэн татарыг гаргаж. Олхнуудаас нэгэн түм. Онгуудаас нэгэн түм. Мантаас 2 түм. Баргуучнаас 2 түм зэрэг гаргаж. Бомб эзэрхийлэн байлтгаа. Ингэж алтан улстай ахинтай гэрээнд хүрч олзолсон бомб тогтно гэж олзлох зэргүүдийг хаалтын бодлого барьваа. Татар түмэн ингэж чөлөөлөгдөв. Гэхдээ энэ дайнд нэхүүл довтолгоо дээр зүүн жигүүртийн зэргүүд хаар хатан андыг нь алчсан шүү дээ. Бидний цөм зэргүүд нь бомбод нь байлгаад. Төв зэргүүд нь бомбод байлдаж байхад бидний хошногоос ухах гэсэн зөрчид зэргүүдийг хаар хатан анд минь голомтоо манай зүр сайвсгөх жанжин болж байсны хувьд нүүрэн дээрээ авч мянгатаар төм талтан улсын зэргүүдийн дайнд үеих усанд нөхөж өнөө бидний ардаас нь зоох илтийг амаараа мансан юм аа. Гашуу. Амин манагцсан ч андааллаа дахиад хоёрхан амттай бийж хоёулангийн алдчихлаа. Урд бид бомбыг эзэрхийлж дайтаж байхад татар танигсэж байхад араа мансан хархатаа минь амиа өргсөн шүү дээ. Хэнгчээл би өнчирсэн жамуухагийн эцэг хийж өргөж байх тангараг андаас авсан юм аа. Бидэн үүцтэй үүлэн шатыг нь өрж байхад анд минь тэнд авхаалж аварч амиа өргөж байлаа шүү дээ. Бид нар үүцлэх тулаан хийж урд довтолж байхад хойн өрхийг минь самрах гэснийг маннаж байлаа шүү. Анд минь эргээд ирэхэд бэрхээр болсон байлаа. Энтэй андыга усанд үйчихсэн биетийг нь оршоогоод өрхийн тэргүүд нь жамуухаагээд үлдэж дөрвсөн өрсийг нь хаяанд авч тэнхрүүлхийг л хичээсэн дээ. 13 хавартай жамууга өндгөн зэрэгтийн манлаа. Эцгийнхээ явдлаар 100 таал жал ирсэн дээ.
Эрчмийн жанжинда өөрөө хүмүүнүүг залахыг хүсээг уучраас эрхэм амдынхаа амин хүсэлт үрийг 13 хавартай чадран бяцхан жамуухаар төмтгийг нь бүлтгийг эрчмийг хүүхнүүд энгэл тай нулимстай ноён болгож цоллоход хитрхий жаахан хүүхдэр төр тахиж байгаагаа би мэднэ. Хичээнгүй тэр үрийг л хамаараа манхаа би тангаргалая. Үр минь бяцхан жамуухай минь эцэгтэй мэт энэ надад эрхэлж амьдар. Эрдэмт багш мэт түшиглэж амьдар. Хидээ би чамд барьсан яах вэ? Эрхэм мөхтөр минь наадсан чиг яах вэ? Дураар бай жамуухай минь гэхэд. Жамуухай балчир юу гэсэн гэж эцэг минь хамгийн сүүлд тойрол вантай учрахад би хэрээдэд очиж үзлээ. Эцгийнхээ суудалтыг би манаж байгаагаа би тойролд үзүүлмээр байна. Хагаач хаа таны нөөлөгтөөр хамаг Монголтод би эцгийн суудлаа манаж байгааг мэдвч эцгийн гэрээхээ дээр би баймаар байна. Ах минь татаарт миний нүрийг таниулаад олохнуудад миний нүрийг таниулаад онгуудад намайг цууталдуулаад баргуучанд намайг бүгдэд мэдүүлээд ахаа би эцгийнхээ өмнөөс нь амьдарч эрхэм чадварнаа тэтгэнэ. Энэхүү чадварна нь хамаг Монголтоор амьдрах юм бол хаант төрд зүтгэн. Энэ 13 хавартай балчирхан хөхлөөч аваагүй ирээс гарахад цэсхрэн ойлгож багдан шүү дээ. Хэнгжэл би жамуухайгийн эцгийн өмнө эцэг болж өргөж тэтгэж явах амарсан юм аа. Хэнчиг надаас өөр хэнчиг миний амьдад жамуухын тэргүүнд хүрэх ёсгүй. Хэнч жамуух дүүгийн минь тэргүүнд хүрэх ёсгүй. Ийм л байна. Нэгэнтэй амдынхаа хайртай үрсийг хангай түшүүлээд хайчангасан. Нөгөө амдынхаа балчаар үрсээр голом тийг нь мануулахгүйгээд яах юм надад хилээж ташуураа. Хэнгжэл таачууд бидэн чадварныг үргэлж тэтгэн. Жамуухайг үргэлж өргөнө. Тэймтэй сайн чадварны цэрэг баяр дайчин зайранган тэтгэдэг босуу. Энтэд дайчин зайрангийн арыг нь манах учиртай босуу ташуураа үрэж юм. Чаа